зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг занаалах шин бүтүүрчт юм аа. Тийм ээ? Явж бай, ажиглажээ гэдэг багхгүй. Зарим нь шүү дээ. Зарим нь тэгж хэлдэг, эмчнэр ч зарим нь тэгж хэлдэг. Тэгээ саяхан наддаар бол 24 настай нэг залуу ирсэн л да. Орон нутгаас, завхнаас ирсэн санагдаж. Тэгээд Багдаа зүрхний төрөлхийн гажигтай байсан. Эмчнэр үзээд за наач нь бүтүүрч нь 18 нас хүртэл ажиглажээ гэсэн байна. 18 нас хүрээд хүртэл ажиглаад 24 настайдаа өмнө тэр хооронд эмчэд үзүүлсэнгүй мэдхгүй. 24 настайдаа надад ирсэн. Тэгэхэд зүрхний төрөлхийн гажиг нь хүндрээд хагалгаа хийхээс аль хэдийн өнгөрцөн байсан. Хагалгаа хийхгүй болохоор зэрэг юу гэсэн насгүй болсон гэсэн үг шүү нэгсэн. Амьдрах хугацаа хязгаарлагдмал болсон. Харамсалтай байгаас хэрвээ тэрнийг одоо багаас нь эмчэд үзүүлээд хагалгаа хийцсэн бол эрүүл байна шүү дээ. Эрүүл болно. 80 наслах ч юм уу, 70 наслах ч юм уу. Тэгэхээр зэрэг зүрхний төрөлхийн гажигтай хүүхдтэй бол бүтүүрнэ гэж одоо найдах явдал бараг байхгүй. Ерөөсөө тийм найдвар байхгүй. Зүгээр ховдлох хоорондын тослогчийн цоорхоо жижиг цоорхоо байх юм бол хүүхдийн өсөлтөөр бүр няраа үедээ ч юм уу 2-3 наснда бүтүүрх явдал бий. Ер нь тэрэнд найдалт байхгүй. Тийм учраас зүрхний төрөлхийн гажигтай бол эмчлэх тухай л бодох хэрэгтэй. Эмчэд байнга үзүүлж яг жижиг цоорхоо бүтүүрч болно гэж хэллээ шүү дээ. Тэрнийг үнэхээр одоо бүтүүрх нь үгүй юу? Тэгээд эмчийн байнгын хяналтанд зүрхний яахагийн хяналтанд хянаад явж явах шаардлага.